За сайн байцгаана уу? Ингээд Scene Talk YouTube сувгийн маань хамгийн анхны бичлэг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бид бүхэн хамгийн анхны бичлэгээрээ та бүхэнд Hiroya Aokuгийн Ижил нэрт манган дээрээс үндэслэн Mappa студийн бүтээсэн Inuyashiki Last Hero хэмээх анимашныг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Энэхүү анime нь 2017 онд үзэгчдийн хүртэл болсон бөгөөд sci-fi, action, драм, scene төрлийн бүтээл бөгөөд хүн технологийн уялдаа холбоо, ёс суртахуун, супер хүчний талаар сонирхолтой өгүүлэмжтэй анимашн юм. Гол дүр болох Inuyashiki Ichiro нь 58 настай энгийн нэгэн өвөө бөгөөд гэр бүлийн түнд анхаарал хандуулдаггүй, ажил дээрээч хүндлэлгүй хандах хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг. Өөрөө хор тавдар туссан гэдгээ мэдснээс хойш тэрээр амьдрал нь ямар ч үнцэнгүй мэт санагдаж эхэлсэн ба нэгэн шүн үл мэдэгдэх объект түүний дээр унаж, түүний биед кибернетик машин шиг хүчтэй, хүний боломжийг давсан шинэ бие суулгаж өгдөг. Өөрийн хүчийг нээж эхлэх үед тэрээр хүмүүс туслах замыг сонгодог бол нөгөө талаас түүнтэй хамт робот биетэй болсон Shishigami Hiro хэмээх өсвөр насны хүү өөрийн хүчийг эсрэгээр нь ашиглаж хүмүүсийг хүйс тэмдэх замыг сонгодог. Ингэснээр нэг нь аврагч, нөгөө нь алуурчин болсон хоёр хүчтэй хүний хоорондын тэмцэл эхэлдэг. Ингээд аниме үйл явдал руугаа орцгоё. Аниме эхний анги маань гол дүр болох Inuyashiki Ichiro гэр бүлийн хамтаар шинэ байранд нүүж ирж байгаагаар эхэлнэ. Машинд явж байгаа гэр бүлийнх нь түүн сайнгүй ханддаг гэдэг нь гэр бүлийнхнийх нь харилцаа болон түүний царайнаас тод харж болно. Гэр бүлийнх нь хооллохоор гарахад шинэхэн нүүж ирсэн байшингаа ганцаараа анцлахаар үлдэх Inuyashiki өв. Гэр бүл ажил нийгэм түүнийг тэр чигээр нь дарамтлах мэт. Нэгэн өрөө ажилласаа тарж явахдаа зам дагуу нэгэн гөлөг олсноор түүнийг ойлгох ганцхан найзтай болсон мэт санагдана. Гэвч тайлбарлал нь удаа үргэлжлээгүй бөгөөд хотоодны хор давтартай гэдгийг олж мэдэх ба 3 сар амьд явах хугацаатай байв. Үүнийгээ хэлэх гэж гэр бүлийнхэн рүүгээ залгатал огт сонсох боломжгүй байв. Оройн ажилласаа ирээд тайтгархаар түүний ганц андуулах нохоогоо салхилуулан явж байхад анимийн гол хэсэг маань эхлэх болно. Нохоогоо тэрэн уйлд суух түүний хажууд нэгэн үл мэдэгдэх эрэгтэй зогсож байхдаа зэрэгцэн маш их гэрэл болсон харь гаригийн биет тэр хоёрыг мөргөж устгах бөгөөд харь гаригийн биет хурдхан буцахын тулд тэр хоёрыг буцааж сэргээх бөгөөд хүний биеийн оронд маш өндөр технологи болох биеийг суйрлуулан алга болно. Өглөө сэртэл харь гаригийн хөлөг болон дөгөөл мэдэгдэх залуу байсангүй. Шүн юу болсон ба өөрийгөө шинэ робот биетэй болсноо мэдэхгүй байв. Мөн маш их цангаж ус их хэмжээгээр ууж байлаа. Тэрч байтугай өмнө нүддэг байсан нуруу нүвдэхгүй бүр харааны шил зүйлгүй маш тод харж яг л дахин төрсөн мэт мэдрэгдэж байлаа. Юу болоод байгаа гайхсан өвгөн гэртээ ирэн бие гайхан оролдож байгаад өөрийгөө механик болсон гэдгээ мэддэг бөгөөд шинэ биетэйгээ танилцж байхад нь хажууд нь нэгэн гэр оронгүй залууг бүлэг хүүхдүүд бүлэгдэж байгааг мэдэн туслахаар очтгоо. Ах маань тулааны урлаг мэдэхгүй мөн дээр нь шинэ биеэ ашиглаж чадахгүй дэмийл очиод зодуулчихна. Хүчтэй төмрөөр тархиндаа цохиулан ухаан алдаж унахад түүний супер биеийн өөрийгөө хамгаалах горим нэтвчиж нөгөө хэдэн бацаануудыг харимжныг алж өгнө. Түүний хажуугаар тэдний нэр, нас, хийсэн хэрэг гээд бүгдийг нь интернетэд нийтлэх бөгөөд түүнийг дангаанц тулааны бие биш маш өндөр технологи бүхий биетэй болсон гэдгээ ойлгоно. Ингээд хамгийн анхны хүнийхээ амийг аварсан Inuyashiki өвөө маань өөрийг хүч чадлаа сайн сайхан хүний эм аврахын төлөө ашиглая гэдгээ шийдэж 1-р анги төгснө. Дараачийн анги эхлэхэд ахлах сургуулийн сурагч нар ангидаа завсарлаж байгаагаар эхлэх бөгөөд хоёр хүү ангийнхаа андуу хэмээх хүүг хичээлд ирэхгүй байгаа талаар ярилцаж байх бөгөөд хичээл тарсны ард энэ урт үстэй хүн түүнтэй уулзгаар очно. Найз нь орондоо нам хэвтэх бөгөөд харин түүнийг эргэж үтсэн хүү элдвийг ярих зуртаа нэгэн хачин зүйлийн талаар цохиулгав. 8 хүн алагдсан мөн чамайг алуурчин гэж бодож байна хэмээн сэжиглэж байгаагаа хэлтэл андоо дуурч эхлэв. Андог алуурчин юм болов уу гэж бодож байтал нөхөө тоглосон гэдгээ хэлв. Энэ хоёрч багасаа найзсан найзууд бололтой мөн манганы тал дээр сонирхол нэгтэй бололтой. Тэгтэл нөгөөхөө би жинхэнэ Shishigami Hiro биш ээ гэснээ манай өөшиг толгоогоо нээж орхив. Андо хүүч гайхан балмагдан элбистэй хэмээн асуув.
Тэгээд энэ хоёр хамт гарахаар болж гэрийнхэн нүүдээр гарах Хиро Андод шон дээр суух хэрээнүүд рүү хурууга чиглүүлэн бан гэж хэлэх төдийд л алж үзүүлв. Энэ нь яг л агаарыг сум болгож ашигладаг гар буу шиг зүйл юм шиг байна. Тэгээд түүнд өшөө сонирхолтой зүйл үзүүлэе гэд цааш давуулж яв. Цааш явсаар электрон барааны дэлгүүрт очиж бүх зурагтаар нь гараа электүүдид л том хүний бороороо гаргаж хөгжилдөг. Тэгээд ч зогсоохгүй замын хажууд зогссоноо энд яг болно гэд энд тэндүгийн машин тэрэг мөргөлдүүлж яг л хөгжим тоглож буй мэт аашлав. Андод энэ нь хөгжилтэй санагдхаа болж тэр хоёр буцаж тэднийд очив. Юу ч болоогүй мэт манга уншин инээж зогсох Хирогийн робот нуурыг харж зогсох Андод чамд юу ч тохиолдохгүй. Би чамайг хамгаална. Хичээлдээ суу гэж Хиро хэллээ. Тэгтэл Андо тэр олон машин тэргийг мөргөлдөөж юу ч болоогүй мэт зогсох Хирогоос айж чи намайг алахгүй бидтэй. Чи яг Хиро мөн үү хэмээн хоолойгоо чичрүүлэн асуухад тийм юм байхгүй өгшөө. Дайжабу гэж хэлв. Тэгээд Андо тэгвэл энэ хүчээ баатар болоход ашиглая гэтэл Хиро яршиг ядаргаатай санагдаж ин л гэж авч шүү. Тэгээд чамайг сургууль дээр дээрлэхэд байгаа нөхдүүдийг чинь би цааш нь харуулад өгье хичээлдээ ирээрээ. Би өглөө чамайг авъя гэж хэлээд яваад өг. Тэгээд явах замдаа ээжтэйгээ утсаар ярьж инээгээд жирийн л нэг хүү шиг байсан Хиро доороо эргэлдэж байгаад таарлцсан аль руугаа яг л гэртээ орж байгаа юм шиг орсноо бан гэдэл гэрийн эзэгтэй баруун хойшоо отов. Зүгээр ч алчихгүй ахин дахин буудаж хоров. Тэгснээ сандраа шууд алчглаа шал тэнийг ухааны юм ярьсаар ариун цэврийн өрөө рүү ортол аавхүү хоёр усанд орж байв. Тэгээд хурууга гоцойлгон энэ бол жинхэн буу гараа өрг гэхэд ахгүй битгий дими юмэр ханаа цагтаа дуудаарай гэтэл хан руу буудаж жинхэн гэдгийг нь батлав. Ахгүй ч айж боломгдсон эхнэрээ өгсөн гэдгийг өөрөө ч үхэхээ мэдэн хүүгээ амьд үлдээхийгүй. Тэгтэл Хиро ёо одоо л мэдэрч байна энтергээд яг л гаж донтон шиг ажиллав. Тэгээд үг дуугүй ахгүй буудаж хоров. Тэр байтугай хөөрхийг үг буудах ч хэрэг байсангүй. Аавынхаа хүнд биенд дарагдан бантай усанд живж нас оров. Тэрийг харж хаад би амьд байна өдр гэж солиороод угаасаа л гаж донтол юм байна л да. Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаас өлсөөдөө нээжээ гэсээр том охин нь орж ирэв. Одоо ч ахиж өлсгөрг болохонтэй охин минь. Охин орж ирээд энэ тентгүй кечив шиг цацагдсан цусыг харан зогсоход Хиро ирснэ. Хоёулаа жоохон ярилцъя л гэж авч вэ шүү. Юу ч ярих гээд байгаа юм. Тэгснээ ямар аним дуртай вэ энтерч гэж байх шиг. Энэ нөхөр чинь харин овоо залуу юм бодсон чинь овоолсон баас байж л дээ хөргий. Охин ч юу аним ярих ганц хоёр асуултанд нь хариулж ядсан суулаа. Яг энэ үед манай өвөө гэртээ ирэн сүбүрчхий асаатал хөөрхий охин амьгүйх чимээ сонсогдож яран тэр хоёрын зүг явх боловч очиж амжилгүй Хиро охиныг зүйл дуусгав. Төгжирч явсаар очоод алагдсан хөөрхий хүмүүсийг харан гашуудаж байхдаа хамгийн анх Хиро тэр хоёр нэгнийгээ ахин харах үедээ танихын завдалгүй Хиро духан дунд нь бодов. Ба.もういいか。帰ろう。Юу боллоо гэж манай өвөө тийм амархан унаад өгөхөв. Босч ирснээр Хиро гайхан харсаар 2 дугаар анги төгсөв. Нандара. Омаа. Ингээд 3 дугаар анги эхлэж будуулаад охиог өвөөг харсан Хиро айж балмагдан уртхан шиг зүгтэж нисэн одвоо. Өвөө ч анх өөртөө адил хүнтэй тааран гайхсаар л үлднэ. Хар дарсан зүуднээсээ сэрээд өөрийгөө зөвхөн суух өвөө маань өмнөх шөнө болсон хэрэг толгоноос нь гарахгүй байсан болохоор сүбүржихэн асаан нэгж болтгой хүний амийг аврах гэж гарахтай зэрэгцэн Андо найзынхаа герт манга уншин юу ч болоогүй мэт суух Хиро Андогийн цаасан сүсгцэн урууг ганцхан атгаад л эмчилж өрхөв. Тэгэхээр алдаг биш бас эмчилж чаддаг бололтой шүү. Ажлаасаа гараад явж байсан өвөөгийн замд хэдэн хулгайн дэрлгүүлж байгаа залуу тааралдана. Тэгээд туслахаар очих хэдийж жоохон эвсэлгүй. Гэхдээ л робот биеийнхээ ачаар 5 том хулгайныг яаж хийж байгаад л өвхөө тавьчихав. Ингээд 2 дахь хүнийхээ амийг аварч гаад сүбэрчхий хасаатал бас нэг айлд гал гарч байгааг сонсоод явх гэтэл дэндүү хол байла. Энэ үед Хирог нисэж байсныг санан нисэж очихоор шийдэв. Гэхдээ өвөө маань нисэх гэж бөө юм болно. Дуулан шүлэг уншина. Атом. Якзо. Атом.
Бөө юм болж нэг юм нисэх учраа олно. Шатаж байсан байшин дээр очин хүмүүсийг амжилттай аварснаар өвөө маань Бөөнбаяр яг л өөрийгөө супербаатар болсон мэт мэдрэмж төрнө. Маргааш өглөө нь Хиро Анда хоёр сургууль дээрээ байх ба Андаг дэрлэгтэн нөхдүүд ирж сүрийг үзүүлнэ. Гэхдээ мань Хиро толгойлогч нь болтой нэг меганы залуугийн гарыг нь хуг базна. Тэгээд миний нусан багын хамтаа суучлалтгүй. Бид бол баасны өтнүүд гэж хэлгээд уучлалт гуйлгуулад тэгж тэгэх юм бол бүхсэн дээр чинь бүлээн чинь 50 шүү хэмээн явуулдаг. Тэгээд хичээлийн дараа Андо Хиро хоёр дээвэр дээр гарan Хиро Андод дуран өгөн харуулж байгаад нөгөө Андог дэрлэгдэх хэдийг хуран бугаараа танилцуулна. Тэгснээ сум ашигладаггүй болохоор зүгээрээ хэмээн тайвшруулад өөрийнхөө юу чаддгийг тайлбарлан хэлж эхлэв. Юу гинвэ камеруудыг өдөртөн бүх сайтыг хакердэн километрийн цаадах цайг харна гэдэл. Бүр цөмийн зэвсгийг ч өдөртөж чаддаг гинэ. Тэгснээ ATM дээр очиод өөрийнхөө дансыг хакердэж мөнгө хийснээ гаргаж үзвэл Андоч айж гайхан мөн дотроо битүүхэн намайг алчих үедээ гэсэн айдастай байгаа нь л дээ. Тэгээд би алуурчин хүнтэй найзлахгүй муу юм хиймээргүй байх гэж хэлэхэд түүнийг ямар сайхан сэтгэлтэй хүү болохыг харуулах шиг. Тэгээд дахиж уулзгааргүй болон муудалцаа тэр хоёр салдаг. Энэ үед өвөө маань гэрлүүгөө харж явах бөгөөд замдаа зулцгаа дагуулсан мууртай таарах хэдий ч ээж муур машинд дариулах бөгөөд энэ үед өвөө маань эмчлэх чадвараа нээж муурыг эмчилж өгдөг.まさか Өөрийгөө хэрэг гайхалтайг ойлгож эмнэлэг дээр очин хор давтартай хүн туслаж байхад Хиро хотын хаан ихтэй таарсан алиргуу орон гэр бүлээр нь алцгаа зүг зүгээр гарч ирж байгаагаар 3 дугаар анги төгснө. よしよし、おじいちゃん、ちょっとワンタロ見てきて。バンバンバンИнгээд нийт 11 ангитай Inuyashiki Last Hero анимийн 1-3 дугаар ангийг та бүхэнд ярьж өглөө. Үргэлжлэлийг дараагийн бичлэгээс та бүхэн хүлээн авч үзээрэй. Таалагдсан бол like and subscribe та бүхний биднийг дэмжих чухал зүйлсийн нэг юм шүү. Үзсэн аним бүр шинэ ертөнцийг нэв. Дараагийн аялал хүртэл түр баяртай.